Монгол маань татамаарал намайг заяа гэдэг Google Certified-ийн хувьд өнөөдөр та бүхэнд хэрхэн Google Authenticate-ээр татаж авах, ашиглах, ач холбогдлын талаар та бүхэндээ дэмо өгөхөд бэлэн болсон байна. Өмнө та бүхэнд бид нар cyber security-ийн талаар бичлэг оруулж исэн бөгөөд үүнтэй холбоотой бүхэл линкүүдээ доор description дээр үлдээчихвэл та бүхэн баруун гар талын доош харсан гурвалжин жижигэн төрчлөөр дээр дараад линкүүд рүү ороорой гэж хүсмээр байна. Cyber security бичлэг дээр 2FA-ийн талаар яригддаг бөгөөд энэ маань two factor authentication бөгөөд томоохон тех компаниуд маань өөрсдийнхөө Authenticate аппликейшнтэй байгаа. Өнөөдөр та бүхэндээ Google компани Google Authenticate-ийг хамтдаа татаж хэрхэн яаж ашигладаг талаар харуулах бөгөөд энэ маань iOS болон Android аль хэлэн дээр нь болно татаж авахд үнэгүй гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Мэдээж эерэг та Authenticate-ийг татаж аваад өөрийнхөө захин ертөнцтэйгээ холбох хэрэгтэй. Өнөөдөр бичлэгдэр Gmail болон Facebook-ыг хэрхэн яаж QR кодыг олоод скан хийгээд холбож авдаг талаар та бүхэн харна. За энэ донд маань танд 6 digital код бол ирэх байгаа. Энэ зүйл маань 30 секунд болгоо өөрчлөгдөж байдаг. Өнөөдөр та бүхэн бичлэгтэр миний харсан код адилхан огтхонч байхгүй. Та өөрийн захин ертөнцөөс гарч орох тоолонд two factor authentication-ыг ашиглах бөгөөд зарим хүмүүс нь жоохон төгшөдөг ч гэсэндээ энэ зүйл маань таны захин ертөнцид хамгаалтыг бол нэмэгдүүлж идэг байгаа. Хамгаалт нэмэгдэх тусам хакерууд таны захин ертөнцийг хакертахад маш бага шанстай болж байгаа гэсэн гэдгийг та бүхэнд хэлмээр байна. За ингээд олон жил туршлагаагаар хэдүүлээ хамтдаа дэмэрэг орцгаая. Google Authentication-ийг та бүхэн хэрхэн яаж утсан дээр татаж авах вэ гэхээр яг одоо бол би iOS, iPhone-ыг ашиглан та бүхэнд харуулж байна. Та ямар ч асуудалгүйгээр Android дээрээс татах боломжтой. App Store гэдэг рүү та бүхэн ороод Google Authentication гэдэг хайлтан дээрээ та бүхэн хайгаад энэхүү хамгийн дээд талын харагдаж байгаа SAR логотой энэхүү Google Authentication-ыг та бүхэн татах байгаа. Яг одоогоор би татсан байгаа болохоор Open гэж дарснараа Google Authentication маань нэгдэх байгаа. Google Authentication нэгдсэний дараа таны дэлгэцнээр ямар аккаунтууд байгаа тэдгээр аккаунтууд дээр код оруулах боломжуудыг та бүхэн гаргаж ирнэ. За энэ дээр та хэрвээ шинээр нэмэр байгаа бол нэмэх гэдэг төрчлөөрөөр та бүхэн дараад хоёр сонголт танд гарч ирнэ. Эхнийх нь болохоор QR кодыг шууд скан хийх, аль эсвэл гарч ирсэн түлхүүр үгийг бол оруулах гэсэн хоёр сонголт та бүхэнд гарч ирэх байгаа. Эцэн дээр юм байдаг бол та бүхэн хэрхэн яаж өөртөө Google Authentication-ийг Gmail болон Facebook-тайгаа холбож болох вэ гэхлээр яг одоо та бүхэн Google account-ийн security хэсэг рүү орсон байна. Энэ зүйл рүү орохын тулд мэдээж та бүхэн өөрсдийнхөө баруун гар дээд талын account гэдэг дээр дараад settings гэдэг рүү ороод settings-ийнхаа security гэдэг хэсгээр та бүхэн орсноор энэхүү дэлгэцийг бол та бүхэнд харуулна. Сая би дурдчихсан QR кодыг скан хийх хэрэгтэй гэдэг. Тэрийг олохын тулд та бүхэн signing into Google гэдэг хэсэг дээр эхний хэсэг болох two-step verification гэдэг хэсгээр та бүхэн ороод өөрийнхөө QR кодыг та бүхэн скан хийгээд тэгээд activate буюу энийгээ итгэжүүлэх боломжийг та бүхэнд олгоно. Итгэжүүлснээр дараад нь энэ дээр on гэдэг хэсгийг та бүхэнд гарах байгаа. За хэрхэн QR-ыг Facebook дээр та скан хийж болох вэ гэхээр яг одоо та бүхэн Facebook-ийн хуудас руу орсон байна. Энэ рүү та орохын тулд өөрийнхөө мэдээж country дараад доошо setting and privacy гэдэг хэсэг рүү та бүхэн ороод орсны дараад нь generally яг доод талд нь security and login гэдэг хэсэг байгаа. Тэгээд дэлгэцэн дээр та бүхэн жоохон доошо явгод two factor authentication гэдэг хэсэг байгаа. За энэхүү хэсэг дээр та бүхэн эхний хэсэг болох use two factor authentication гэдэг хэсгийг та бүхэн сонгох байгаа. Энэ маань яг анх удаа та бүхэн хийж яхад шүү дээ. За тэгээд edit гэдэг дээр та бүхэн ороод use authentication app гэдэг хэсгийг та бүхэн сонгох байгаа. За энэ дээр гарч ирсэн QR кодыг та бүхэн эхний хэсгийг сонгоод гандад оруулаад continue гэдгийг та бүхэн дарна. За энэ дээр танаас 6 оронтой тоо асах бөгөөд дэлгэцэн дээр гарсан тоог та бүхэн хийн. Кодоо хийгээд албасаар та бүхэн done гэж дараад мөн энэ дээр өөрийнхөө пассвордыг оруулах байгаа. Two factor authentication-ыг Facebook дээр activate болгосныгоо хэрхэн яаж мэдэх вэ гэхээр буцаж ороод таны two factor authentication гэдэг дээр болохоор on гэж цэнхрээр та бүхэн дээр гарах байгаа. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Google Authentication-ыг татан авах, мөн ашиглах, ямар ач холбогдолтой байдаг талаар та бүхэндээ мэдээллүүдийг хүргэлээ. Энэтэй холбоотой асуух асуулт тавьж чөлөөтэй мандаа YouTube-ийн доор та бүхэн асуугаарай. Мөн цаашаа суралцмаар байгаа техтэй холбоотой бичлэгүүдийн талаараас санал бодлоо та бүхэн илэрхийлээрэй гэж хүсмээр байна. Манай сувгийг subscribe дарж хэрэгтэй хүмүүст энэ бичлэгийг харамгүй тараагаарай. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.